Өнөөдрийн хичээлээр бид IELTS Speaking 9. шалгалтад объект эсвэл технологиг хэрхэн нэрвчлэлтэй баялаг үгсийн сангаар дүрслэх талаар судална. Ялангуяа таны өдөр тутмын амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг төхөөрөмж, аппликейшнийг техникийн болон практик үг хэллэгээр илэрхийлэхэд анхаарлаа хандуулна. Энэ таны Lexical Resource, болон Grammatical Range and Accuracy G. мэдэгдэхүйд сайжруулах болно. Бидний ашиглаж буй технологийн функц болон ач холбогдлыг тодорхойлох нь маш чухал. Ингэснээр таны хариулт илүү гүнзгий, мэргэжлийн сонсогдно. Indispensable Tool. Буюу салшгүй хэрэгсэл. Streamlines tasks, Буюу ажлыг хэлбэршүүлж үр ашигтай болгох. enhances productivity, Энэ бүтээмжийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Харин facilitates communication, энэ харилцаа холбоог хөнгөвчлөн гэсэн утгатай. Эдгээр нь таны Lexical Resource G. тодорхой хариулна. Технологиг дүрслэхдээ техникийн тодорхой үгсийг ашиглах нь таны үгсийн баялаг сан гэлтгэнэ. Жишээлбэл Intuitive Interface, гидэн хэрэглэхэд хялбар интерфейсийг хэлнэ. Robust Performance, Энэ найдвартай гүйцэтгэлийг илэрхийлдэг. Харин Seamless Integration, энэ бусад системтэй тасралтгүй нэгтийг заана. Эдгээр үгсийг үнэн зөв ашиглах нь таны Lexical Resource G. өндөр түвшинд хангана. Объект эсвэл технологиг илүү тодорхой, гүнзгий тайлбарлахын тулд бид хамаатуулах гишүүн өгүүлбэрийг ашиглах боломжтой. Энэ нь таны Grammatical Range and Accuracy G. дээшлүүлнэ. Жишээлбэл My smartphone, which I use for both work and personal tasks, has become an extension of my hand. энд Which энэ ухаалаг утасны нэмэлт мэдээллийг өгч байна. Мөн I rely heavily on a project management application that helps me organize my deadlines. гих мэтээр ашиглах нь илүү нарийн цогц мэдээллийг өгөх боломжийг олгоно. Band, 6.1 тэг болон band, 8.1 тэг түвшний хариултын хоорондох ялгааг харъя. Дундаж хариулт нь My phone is good because it helps me call people and use the интернет. Гих мэтээр энгийн байх болно. Харин өндөр түвшний хариулт нь My smartphone is an indispensable device that not only facilitates seamless communication but also enhances my productivity through its array of integrated applications. гэж илүү нарийн гүнзгий тайлбарладаг. Энэ нь үгсийн сонголт, өгүүлбэрийн бүтцийн ялгаагаар таны Lexical Resource, болон Grammatical Range G. тодорхой хариулна. Хоёр хүн өөрсдийн ашигладаг технологийн тухай хэрхэн ярилцаж байгааг сонсцгоё. Тэд яриандаа өндөр түвшний үгс болон илэрхийллүүдийг хэрхэн ашиглаж байгааг анхаараарай. Absolute Game Changer. Intuitive Interface. Seamless Integration. Significantly streamlines workflow. Indispensable Tool. Зэрэг хэлэхүүд нь Lexical Resource G. дээшлүүлж яриаг илүү сонирхолтой болгодог. Одоо өөрийн мэдлэгээ шалгах дасгал хийцгээе. Таны өдөр тутмын амьдралд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг технологийн төхөөрөмж эсвэл аппликейшн юу вэ? Түүний функц, ач холбогдол таны амьдралд хэрхэн нөлөөлж буйг дэлгэрэнгүй тайлбарлана уу? Хичээлээс сурсан үгс, хэллэгүүдийг ашиглахаа мартуузай. Энэ нь таны Lexical Resource. болон Grammatical Range and Accuracy G. илт сайжруулна. Өнөөдрийн хичээлээр бид объект эсвэл технологиг дүрслэхэд шаардлагатай өндөр түвшний үгс, хэллэгүүд, мөн дүрмийн бүтцүүдийг судалж, IELTS Signed. шалгууруудыг хэрхэн хангах талаар авч үзлээ. Эдгээр мэдлэгийг ашиглан та IELTS Speaking 9. шалгалтад өөрийгөө итгэлтэйгээр илэрхийлж Band. 7.5 оноонд хүрэхэд туслана гэдэгт итгэлтэй байна. Баяртай.